Сайн байна уу? Applying сургууль зуршлын төгс эрхлэн дэлгээлж бай. Момшгийн бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор Японы эцсийн сарын цэцлээс хөтөлбөр буюу момшин шалгалтын 2019 оны материал мэргэжлийн сургууль математик бодлого 1-4 гэсэн чинь зүгээр юм логарифмтай л бодлого шүү дээ. За логарифмын чанарууд байгаа тийм үү? Хэдүүлээ. Логарифм a суурьтай b тэнцүү n гэдэг бол a-г ерөөсөө n зэрэг дэвшүүлэх юм бол b гарч ирнэ гэсэн үг. 2-ын куб гэхээр 2-ыг 3-д орж ин тэ 2 2-ын 4 дахиад 2 орж 8 гарах юм байна. Энэ л юу гэсэн үг вэ гэхээр логарифм 2 суурьтай 8 тэнцүү 3 гэсэн үг. 2-ыг 3 зэрэг дэвшүүлэхээр 8-ын тоо гарч ирнэ гэсэн юм бичиж байгаа тийм үү. За тэгээд логарифмын чанарууд болохоор юу надад байна те. Логарифм a-гийн n зэрэг b-гийн m зэрэг байх юм бол энэ логарифм доторх тооны те зэрэг байх юм бол урагшаага зүзгээр гараад ирч болно. m гэдэг. Логарифм a-гийн n b болгоод тавьчих. Харин доотлын суурийнх нь зэрэг байх юм бол энэ болохоор нэгийг хуваах нь болж гарч ирнэ гэдэг. Тэгэхээр m гэсний нэгийг хуваах нь nтэй байхгүй. Тэгээд яг логарифм a суурьтай b гэдэг чинь. Хэрвээ энийг тус нь бичих юм бол яг логарифм a-гийн b-гийн m гэж ба тий. Ийм байх юм бол энэ m болохоор зүг зүгээр ингээд логарифм a суурьтай b гараад ирнэ шүү. Нөгөөд нь болохоор яг логарифм a-гийн n b байх юм бол энэ болохоор нэгийг хуваах нь nтэй гарч ирнэ шүү л гэж хэлээд байгаа тий. Логарифм a суурьтай b. За өөрөөр ижил суурьтай юмнуудыг яхаа нэмчих болно тийм үү? Логарифм a суурьтай b-г нэмэх нь логарифм a суурьтай c-г. Энэ шууд нэмэх үйлдэл гэсэн үг. Логарифм юулаа a суурьтай b-г бүрчтэн c. Тэ? Энийг бас буцаагаад яхаа ингэж задлж болно гэсэн үг тийм үү? За тэгээд нэмэх байх юм бол юм байна. Логарифм a суурьтай b хасдаг нь логарифм a суурьтай c гэдэг бол энийг хуваах гэж хэлж болно. Логарифм a суурьтай яхаа b-г хуваах нь c гэж хэлж болно. Аль эсвэл яхаа b энэ дээр л хасах гэдэг чинь хасныг гэж ойлгож болох байхгүй юу? Хасах логарифм a суурьтай c гэдэг чинь ерөөсө хасах нэг гэчээд яхаа логарифм a суурьтай c юм байна шүү дээ. Энэ хасны зэрэг чинь болохоор яг л энэ үстэй m-ийн ишгэ орчин үстэй тийм үү. Тэгэхээр энэ дээр логарифм a суурьтай яхаа c-ийн хасны зэрэг юм байна. C-ийн хасны зэрэг гэдэг чинь өөрөө логарифм a суурьтай 1 ухаан c гэсэн үг үстэй. Тэгээд яхаа буцаагаад уртталт нь логарифм a суурьтай b гэж тавьж байгаа тийм. Хасны логарифм a суурьтай c гэж юм бол энэ дээр бол тэнцүү буцаад логарифм a суурьтай b нэмэх нь гэснээр логарифм a суурьтай 1 ухаан c. Тэгмүүдээ энэхнийхээ нөгөө энэ үржин шүү гэсэн дүрмээрээ хийчих юм бол логарифм a суурьтай буцаад яхаа b ухаан c-ээр гараад ирнэ тийм үү. За өөрч нэх юм байхгүй шүү дээ. Тэгээд логарифм бол гайгүй шүү дээ. Яг юу бас байгаа тийм. Хэвдэлээ логарифм a суурьтай b үржигдэн гэж байгаа логарифм a суурьтай c гэж тийм үү. Энэ бол ямар нэг юм болохгүй шүү тийм. Логарифм a суурьтай b дээр нэмэх нь логарифм a суурьтай c. Энэ болохоор энэ дээрээ нэмэгтэй байхаараа логарифм дотроо үржигтэй болсон тийм үү? B үржигдэн c болсон. Тэгвэл энэ логарифмуудыг хооронд нь үржиж байгаа болохоор b1 болохоор тэнцүү гэсний логарифм a суурьтай b c энэ гэж бичиж болохгүй шүү. Тийм байхгүй шүү. Харин ийм юм бий. Логарифмын a суурьтай b-г үржигдэн гэсний логарифм b суурьтай c гэх юм бол энэ хоёрыг нурааж болно гэж. Энэ b-г энэ b-тэй тийм. Нэг нь болохоор суурь байсан, нөгөөт нь болохоор энэ логарифм дотор тоо байсан шүү дээ. Энэ хоёрыг шууд хооронд нь хурааж хаяад үржиж байгаа үед логарифм a суурьтай c болж авчиж болно гэсэн. Тэгэхээр би яа логарифм a суурьтай b логарифм b суурьтай c логарифм яхаа c суурьтай d логарифм d суурьтай e энтер гэдэг очих юм бол би энэс энэ b-г энэ b-тэй нургаад энэ c-г энэ c-тэй нургаад энэ d-г энэ d-тэй нургаад шууд логарифм a суурьтай e гэж бичиж болно байхгүй. Энэтэй хоорондоо үржигтэй үед шүү те. Хоорондоо үржигтэй үед болохоор юм ижилхэн суурьуудыг энэ суурийг нь яхаа логарифм дотор байгаа таатгаа ингэж дарж хайж болно. Тэгмүүдээ нэг байршлах юм байгаа те. Логарифм a суурьтай b гэдэг бол тэнцүү нэгийг хуваах нь гэж байгаа логарифм b суурьтай a болно шүү гэж байна. Тэгэхээр юу вэ гэхээр логарифм юу гэдэг a суурьтай b хуваах нь логарифм c суурьтай b гэж үү. Тэ ийм байлаа гэж бодоход би болохоор c суурьтай b гэдэг чинь дээшгээ гарахтаа a нэг b цэгийнх нь байршлагдах юм байна штэ гэгээд логарифм a суурьтай b логарифм b суурьтай c болгоод тэгсний түрүүний энэ хураах гэдгийг ашиглах юм бол b-д нь хураадаад логарифм a суурьтай c болгох ч юм уу тий. Бас нэг юм байршлах юм байна шүү. За манай бодлого болохоор яасан бэ гэвэл логарифм 4 суурьтай 9 гэдэг бол логарифм 2 суурьтай хэд вэ гинэ? Логарифм 4 суурьтай 9 гэдэг чинь дахиад яах юм? Логарифм 4 суурьтай 3-ын квадрат гэдэг энэ квадрат бол уртаа зүг зүгээр гараад ирнэ гэсэн чинь тий. 2 гээл логарифм 4 суурьтай 3 болчих болно. Тэгээд нөгөөх нь болохоор тий 2 логарифм 4 гэдэг чинь 2-ын квадрат штэй гэж хаад энэ суурийн зэрэг болохоор 1 хуваах нь болж гарч ирнэ шүү гэсэн чинь тий. 2-ыг хүчлэн 1 хуваах нь. Тэгээд логарифм 2-ын 3.
Ингээд энэ хоёрын дараа ичмэл энэ бол ерөөсөө логарифм 2 сая 3 юм байна л гэж. Энэ хоёрын би жоохон ойлгомжтой ойлгохын тулд нэгээр нь хийсэн болохоос шууд хийсэн ч болно тий. Логарифм юу гэдэг нь 2-ын квадрат 3-ын квадрат гэж тавиал тэнцүү 1 нь 2 нь уртаа гараад нөгөөд нь болохоор 1 хуах нь болж гарч байна. Тэгээд логарифм 2 сая 3 энэ нэрийн дардлаа ерөөсөө логарифм 2 сая 3 шууд утсан ч болно. Тэр нэр 2 сая бол энэ 1-ийн орон болохоор 3-ын татах юм байна тийм үү? 2 сая 3 юм байна. За логарифм 9 сая 4 гэдэг чинь бас л адилхан шүү дээ. Логарифм 9 сая 4 тэнцүү логарифм 3-ын квадрат 2-ын квадрат. Тэгснэ 2 нь дээдлийн зэрэг болохоор уртаа зүүн зэрэг гараад байна. Доотлын зэрэг болохоор 1-ийг хуах нь болж гарч ирнэ гэл логарифм 3 сая 2. Тэгээд энэ хоёр жоохондоо байхгүй болчих шүү дээ. Тэнгүүд логарифм 3 сая 2 юм байна. Энэ дэр 3 сая гэсэн юм бол ишгээ 2-ын татах юм байна. За тэгээд ийм юм чин гэж байгаа юм өгч тээ. За логарифм 2 сая 3 ч яг байж тийм үү. Тэгэхээр 4 сая 9 гэдэг чинь би сая өвчлээ 2 сая 3 штэ л гэж буцаа авчихсан шүү дээ. Тэгээд үржилтэн гэж бодлохоор логарифм 3 сая 2 нь бол байж 9 сая 4 чинь дахиад ялаа 2 зэрэг гараад 3 сая 2 хэлсэн байгаа шүү тийм үү. За тэнцвэрч энэ 2 сая 3 шууд адилхан хоёр юм байгаа юм чинь би шууд нэмээд 2 ширхэг гэж байгаа логарифм 2 сая 3 гэж тавьсан ч болно. Аль эсвэл яа нөгөө логарифмын нэмэх төрмээрээ те логарифм 2 сая юм бол 3-ыг үржилтэн 3 болно. Тэнцүү яхин логарифм 2 сая 9 болно гэдэг ч юм уу эсвэл яхин буцаагаад логарифм 2 сая 3-ын квадрат болно гэдэг ч юм уу. Тэгээ хоёрыг нь урагшин гаргаад 2 логарифм 2 сая 3 болгох ч юм уу. Ерөөсөө юу төртэйгээ хийж болно. Айл адилхан гарч ирэх юм чинь те. Тэний хоёрыг болохоор хоёр ижлэх юм байна шууд нэмж. Тийм бол 2 шиг логарифм юу гэдэг 2 сая 3 болно. Нөгөөд нь болохоор бас 2 ижлэх юм байна. 2 шиг логарифм 3 сая 2 юм байна. За тэнцүү хүчээр яах юм. Энэ зүгээр томнуудыг энэ яг тусдаа урд нь гараад ирсэн байгаа томнууд юм чинь тус нь урд нь аваад өвчтэй дөрвөд өвч. Тэгвэл ардталт нь болж байгаа логарифм 2 сая 3 логарифм 3 сая 2. Тэгвэл бид нөгөө энэ дээр нөгөө энэ бэнүүдийг дарчуулна шүү. Тэ энэ гэсэн юм хэлсэн шүү дээ. Энэ дээр болохоор би энэ 3-ын 3-ын дараа хичээлтэй. Тэгэх юм бол явах юм. 4 ширхэг гэж жаад логарифм 2 сая 2 боллоо. Энэ чинь одоо 2-ын хэдэн зэрэг 2 гарах вэ? 2-ын 1 зэрэг нь 2 гарна шүү дээ. 2-ын тэг зэрэг гэж юм бол 1 болчихно. 2-ын 1 зэрэг гэж өөрөө 2 нь өөрөө гарна. 2-ын 2 зэрэг гэх юм бол 2-ыг 2-оор орчлоо 4. 2-ын 3 зэрэг гэх юм бол 2-ыг 3-оор орчлоо 8 төр тавь шүү дээ, тийм үү? Одоо 2-ын хэдэн зэрэг 2 гарч ирэх вэ гэхээр энэ тог 1-ийг л асууж байгаа. 1 л болгох. Тэгээд тэнцүү 4-ийг үүснэ 1 боллоо. Тэнцүү 4 боллоо. 3 дээр л 4-ийн татах юм байна. Хариу маань болохоор яасан бэлээ? Энд дээр чинь 3 2 энэ дээр л 4 байх хэрэгтэй юм шүү. За нэг план налаа. Баярлалаа баяртай. Таадаг болзъя.